За сайн байцгаана уу. Энэ удаагийн Moodle систем ашиглагч нарт зориулсан видео хичээлээрээ бид Microsoft Office Box програм дээрээс хэрхэн PDF буюу Portable Document формат өргөтгөлөөр өөрсдийн документууд, бичиг баримтуудыг хэрхэн хадгалах вэ? Талаар үзэх болно. За, юун түрүүнд бид PDF байдлаар хадгалахын тулд мэдээж хэрэг Microsoft Word програм руугаа орох ёстой. За, би одоогийн байдлаар Office Word 2007 програмыг ашиглаж байгаа. За, ингийн тулд юун түрүүнд та өөрийн документыг open гэж оруулж ирэх ёстой. За нэг ийм документ байна. За тэгээд PDF байдлаар хадгалахын тулд Office icon дээр хатгаад Save as PDF or XPS гэсэн сонголтыг сонгож өгнө. За тэгээд хадгалах газраа би дэлгэцэн дээр авчирлаа. За тэгээд нэрийг нь энэ гэд. За тэгээд publish. Гарлаа. За түрүүлээ. Үзцгээе. За ингээд саяны файл маань PDF өргөтгөлтөөр хадгалагдаж шууд pop-up хийж. За тарж бэн маа зэг PDF өргөтгөлтөө байна. За та яг энэ аргаар мөн Microsoft Excel 2007 програм дээрс бас мөн адил аргаар хадгалж олно. За жишээ нь би хичээлийн хуваарийг PDF байдлаар хадгалж үзье. За тэгэхээр тулд би Moodle системийн нүүр утсан дээр Moodle зохион систем нүүр утсан дээр байгаа хичээлийн хуваарийг татчих яваа. За шууд open байдлаар гээд харъя. За. За тэгээд хичээлийн хуваар гашиж байна. За өнөөдөр PDF байдлаар хадгалъя. PDF or XPS мөн түрүүний адилхнаа. За тэгээд мөн desktop дээр. За та нэрийг бол юу ч гэж өгж болно. Шинэ хуваар. За мөн publish. Гарч байна. Тэгэхэд хичээлийн хуваар маань гарч ирж байна. За их хэмжлэнгээс та хүссэн файлаа мөн PowerPoint дээр ч байгаа файлыг нөхөө хадгалж болох нэ. За. Зарим нэг тохиолдолд PDF байдлаар хадгалах гэхэд энд PDF or XPS гэсэн сонголт байдаггүй. Зарим нэг тохиолдолд. За энэ ямар учиртай вэ гэхээр та өөрийнхөө үйлдвэрлэлийн системд апдейт буюу шинжилгээ хийгээгүй улмаас энэ PDF-ээр хадгалах боломж нэгдэг байна гэсэн үг. За энэ тохиолдолд бид нэр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Юун түрүүнд бид Office-ийн програмуудаас бүгднгээс гарна. За Office-ийн програм гэдэг маань Word, PowerPoint, Excel гэх мэтчлэн програмуудаас гарна. За PDF-ээр хадгалдаг боломжийг бид нээж өгөх нэмэлт бяцхан програмыг бид татаж компьютертэй суулгах хэрэг гарна. За түүний тулд яах вэ гэхээр логин Moodle систем дээр та өөрийн эрхээр нэвтэрч орно. За би пассвордаа хийж байна. За би нэвтэрч орлоо. За тэгээд таны My Course хэсэг дотор миний дотор MDL TIG1 гэсэн хичээл байгаа. За хэрвээ та зохион дээд сургууль багшилдаг бол шүү дээ. За тэгээд түүний дараа
багш нарт зориулсан Moodle-ийн хичээл тавигддаг уг хуудас руу нэвтэрч байна. За энэ дээр нэлээд олон тооны видео хичээлүүд тавигдсан байна. За бид Oxygen програм дээр PDF-ээр хадгалах боломжийг нээж өгдөг тэр жижигхэн програмыг энэ хуудсан дээрс татна. За түүний тулд яах вэ? Энэ бяцхан програм энэ MS Office 2007 PDF Exporter гэсэн энэ холбоостоор дарж өгч татна. За дарая. За тэгэнгүүт save file гэд бид компьютер руу татж авна. За энд байна. Бидний татчихсан програм маань. За mouse 2 буюу mouse 2-ыг дараад should open гэд. За одоо програмыг суулгаж эхэлнэ. Open за yes гэж суулгая. За бид энд байгаа гэрээг эрэж хүлээн ширж байна. За content. За ингээд төр хүлээс үлээ. Төр хүлэе. Програм маань сууж байна. За, installation complete буюу програм сууж дуусчээ. За тэгээд үүний дараагаар та Microsoft Word, Microsoft Office Word, Excel, PowerPoint програмууд руу ороод PDF байдлаар хадгалахад мөн төрүүчийн зааж өгдөг аргатай айлхнаар. За одоо би хөрвөмжлөл. За харамсалтай нь. За ятгах хөгжмийн тухай гэдэг энэ файлыг PDF руу хөрвүүлээ. За save as гэд энэ тохиолдолд PDF or XPS гэдэг сонголтыг гарч ирсэн байгаа. За тэгээд хадгалах газар за одоо ингээд видео хийсэн хадгалж байна. Ятгах хөгжим. За нэг зүйлийг анхааруулхад латин цагаан толгоор та нэрээ өгвөл илүү тохиромжтой шүү. Өөрийн файлдаа. За ингээд publish хараад тэгэхэд ятгах хөгжим энэ файл маань PDF руу амжилттай хөрвүүлэгдэж хадгалагдсан байна. За дараагийн ээлжинд нэгэн зөвлөгөө өгөхөд та ямар нэгэн байдлаар бичиг баримтыг боловсруулахдаа юун түрүүнд Arial Mon фонтоос айлах татгалцахыг ер нь Monta фонтуудаас айлах татгалцахыг та хичээгээрэй. За үүний үчин нөхөр зарим компьютерууд дээр Arial Mon фонт суугааг байх тохиолдол байдаг. Үүнийг даун тоглон бид Times New Roman эсвэл зүгээр энгийн Arial гэсэн фонтыг ашиглаж байна. За энэ тохиолдолд таны бичсэн файл ямар нэгэн өөр хүн үзэж өөрийн компьютер дээр нээхэд ямар нэгэн асуудал үүсгүйгээр тэр хүнд зөв зүйтэй харагдана гэсэн. Дараагийн хувийн зүгээс өгөх зөвлөгөө Monkey гэж зүйлийг ашиглахаа ер нь болоод удаж байна. Тийм мэдээж зарим нэг хүмүүс одоо хүртэл ашигласаар байдаг. За та мэдээж хэрэг өөрийн файлыг хаач гэсэн зөв зүйтэй арзаар дөрвөлжийн тэмдэглэлт гаргалгүйгээр бус хүмүүст харуулж үзүүлэх гэж бодвол Windows стандарт гарын драйверыг ашиглах хэрэгтэй. За стандарт гарын драйвер нь угаасаа энд байдаг. Та бүхэн мэдж байгаа. Энийг гарын Windows гарын драйвераа Mongolian Click гэсэн байдлаар бичээд юмаа бичих хэрэгтэй шүү. За өнөөдрийн хичээлээ өндөрлөө. Дахин уулзлаа баярлалаа.